Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. 60 телевизийн санаачилгаар Монгол Өчгөө сурын төслийн хүрээнд зохион байгуулагддаг үндэсний өв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Энэ өдрийн мэндийг хүргье. Манай гэр бүл үндэсний өв нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Намайг Экваторын Бүрүүсүрэн гэдэг 3 загал сумаас ирсэн. Манай ханыг Баттам Дөржин Баточир гэдэг. Манай охины Баточрын инх заяа гэдэг. Би анх 1-р ангиасаа монгол жүжиг үзсэн. 10 төгслөө монгол жүжиг үзсэн шүү дээ. Тэгээ 10 төгсөө тэрний хойш нэлээд хугацаанд завсарцаа. Тэгээ сая нэвтрүүлэгт ороход хэд хоног бас нэлээд юм уншлаа. Тэгээд бэлдэж ирсэн. Үндэсний өв нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Би 6 дугаар ангид эхлээс үндэсний жүжиг сурсан. Манай багчийг юм нарангой гэдэг. 2 жил монгол жүжиг үзсэн. Тэгээд бусад багуудад амжилт хүсье. За сайн байцгаана уу? Хөлбөмбөр сумаас оролцож байгаа гэр бүл байна. Манай нөхрийг Бадамжаа гэдэг. Манай охиныг Инхчин гэдэг. Намайг Гэрэлтээ гэдгээ. Би 5 дугаар ангиас эхэлж монгол хүчиг үзсэн. Үндэсний өв монгол хүчгийн тэмцээнд гэр бүлээрээ оролцох болсондоо баяртай байна. За миний хувьд монгол хүчгийн хичээлийг бид нэр анх 4 дугаар ангийг ороогүй бид нэр шууд өсрээд 5 дугаар ангид орсон. Тэгээд 5 дугаар ангиасаа эхлээд монгол хүчгийн хичээл үзэж эхэлсэн байгаа. Тэгээ энэ тэмцээнд монгол хүчгийн тэмцээнд орохын тулд нэг их бэлдэж бацаагаагүй. Яг багаасаа сургууль соёл үтсэн тэр энэ дээрээс тулгуурлаад оролцсон л гэж бодож байна. Би Хөлбөмбөр сумын 8 дугаар ангид сурдаг. Тэгээд 6 дугаар ангиасаа үндэсний бичиг сурсан. Тэгээд бусад оролцож байгаа багууд гэр бүлүүдтэй амжилт хүсье. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Энэ удаагийн дугаарт маань Хөлбөмбөр сум ерөнхий боловсролын сургуулийн баг, 3 загал сумын ерөнхий боловсролын сургуулийн багууд тус өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн байна. За ингээд нэвтрүүлгийнхаа 1-р үеийг эхлүүлье. За сурагчтай өрөө. 1-р шатны даалгавар. Сурагчид дэлгэцэнд гарах боломжийг 3 секундэд бодож зөв буруу гэсэн пайзыг өргөнө. Зөв хариулт тус бүр 1 оноо. За анхааралтай сонсоорой. Үндэсний бичигт бүх үг титмээр эхэлдэг. 1, 2, 3 өргөөрэй. За буруу. Зөв байна. За дараагийн анхааралтай сонсоорой. Сонин гэдэг үгэнд харьяалгын Т ялгалын уг нөхцөлийг дагуулж бичнэ. 1, 2, 3 өргөөрэй. За буруу байна. Дараагийнх нь чөлөө гэдэг үгийг чилүүгээ гэж галиглана. 1, 2, 3. За зөв байна. Хувилах үсгээр төгссөн үгэнд эсхий залгуурыг залгахдаа гэдэс жирэглэнэ. 1, 2, 3 өргөөрэй. За зөв. За хамгийн сүүлийн асуулт сайн бодоорой. Сэтгэл гэдэг үгийг үндэсний бичгээр бичихэд Д үсгийг дэвсгэрлэж бичнэ. 1, 2, 3. За зөв байна. За ингээд нэвтрүүлгийн маань 1-р үе амжилттай өндөрлөө. За 1-р үед маань Хөлбөмбөр сумын сургуулийн баг нийтдээ 4 оноо. За 3 загал сумын сургуулийн баг нийтдээ 3 оноог авсан байна. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. Энэ удаагийн дугаарын маань 2 дугаар шат эхлэхэд бэлэн боллоо. 2 дугаар шатанд ээжүүд маань галигаас монгол бичигт буулгах даалгаврыг гүйцэтгэнэ. За ингээд ээжүүдээ урья. 2 дугаар шатны даалгавар.
Ээжүүд дэлгэцэнд гарах галхийг 1 минутын хугацаанд үндэсний бичгээр бичнэ. Зөв үг тус бүр 1 оноо. Анхааралтай. За эхэл. Секунд өнгөрсөн байна. Арван секунд. За цаг дууссан байна. За 2 дугаар шатанд 2 баг маань хоёулаа 5 үгийг зөв бичсэн байна. За ингээд 5 оноо авч байна. Баяр хүргэе. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. За энэ удаагийн дугаарын маань 3 дугаар шат эхлэх гэж байна. 3 дугаар шатанд аавууд маань монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх даалгаврыг гүйцэтгэх ёстой. За ингээд аавуудаа урья. 3 дугаар шатны даалгавар. Аавууд дэлгэцэнд гарах үндэсний бичгийн эхийг 1 минутын хугацаанд кирилл бичигт хөрвүүлэн бичнэ. Зөв үг тус бүр 1 оноо. За анхаар. Цаг явсан. За цаг дууссан байна. За 3 дугаар үеийн даалгаварт маань хөлбөмбөр сумын багийн аав маань нийт 3 үгийг хөрвүүлээд 3 оноо авсан байна. За 3 цагаал сумын багийн аав маань харин хараахан үг хөрвүүлж амжааг байна. За ингээд аавуудаа баярлалаа. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. За ингээд энэ удаагийн дугаарын маань сүүлийн уншаад 4-р шат маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд 3 цагаал сумын сургуулийн баг даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн боллоо. 4-р шатны даалгавар. Гэр бүлээрээ 2 минутын хугацаанд холбоо үгийг Т алгалын нөхцлөөр холбож шог эвлүүлнэ. Зөв холбосон холбоо үг тус бүр 1 оноо. За 3 цаг явсан. За зүг байна. Нөхцөл буруу шүү.
За зөв байна. За 10 секунд үлдсэн байна. За сүүлийн минутанд нэг үг. За 3 үгээр тооцъё. За ингээд 4-р шатанд маань 3 загалсан сумын сургуулийн баг нийтдээ 3 холбоо үгийг зөв эвлүүлж 3 оноо авлаа. Баяр хүргэе. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. За ингээд 4-р шатны даалгавраа гүйцэтгэхээр Хөлбөмбөр сумын сургуулийн баг бэлэн болсон байна. За ингээд амжилт хүсье. За анхаар цаг явсан. За дөрмөө санаа шүү. Нөхцөл буруу залгагдчих шүү. За зөв байна. Дараагийн үг. Нэг нөхцөлийг нэг удаа ашиглана. За зөв байна. Дараагийн үг. Хорин секунд үлдсэн байна. За цаг дуслаа. За ингээд Хөлбөмбөр сумын сургуулийн баг маань нийтдээ 2 холбоо үгийг эвлүүлж 2 оноо авлаа. За баярлалаа. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар. 60 телевизийн санаачлагаар Монгол бичгийн сурын төслийн хүрээнд зохион байгуулагддаг Үндэсний өв 2 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар амжилттай болж өндөрлөлөө. За энэ удаагийн дугаарт маань Хөлбөмбөр сумын ерөнхий боловсролын сургуулийн баг, 3 загалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус амжилттай оролцлоо. За ингээд багуудынхаа оноог танилцуулъя. 3 загалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн баг нийтдээ 4 шатны турш 14 оноог авсан байна. За Хөлбөмбөр сумын сургуулийн баг нийтдээ 18 оноогоор энэ удаагийн нэвтрүүлгийг тэргүүлж байна. За баяр хүргэе. Хөмбөр Монгол бичгээ сурцгаая. Үндэсний өв нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч боловсрол шинжлэх ухааны газар.